Сайн байцгаана уу? Бүгдээрээ төрөчийн удаа Бождарма киноныхоо 1-р хэсгийг үзсэн. Хаан ширийг залгамжлах гэж байсан хунтайж одоо бүх зүйлээ орхиод үнний ирэлт гардаг. За энэ шийдвэрийг гаргахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгааг бол кинон дээр дүрсэлж харуулсан байсан. Жишээлх юм бол киноны хамгийн ихэнд нэг үл таних настай хүн өөртөө ирээд уулзаад ярилцаад явдаг тийм ээ, би болчин юм аа гэж хэлээд гинт алгуулцдаг шүү дээ тийм ээ. За тэр болвол өөрийнх нь ирээдүйн цагаас буюу гэгэрсэн Бождарма цаг хугацааны аялал хийгээд ингээ өөртөө ярилцаад явсан байдгаа. Ингээд Бождарма орноосоо гарч яваад Бурхан багшийн 27 дугаар залгамжлагч буюу Прашнатара багштайгаа уулзаж шав ороод авшгаа тэ сэтгэлийн авшиг хүлээж аваад ингээд бясалгал хийж гэгэрэлт хүрээд за тэгээд номоо дэлгэрүүлэхээр Хятад улсыг зордгоо. За тэгэхээр энэ киноны маань 2 дугаар хэсэгт бол Хятад улсад айлчилж байгаа тухай гарна. За тэгээд ерөнхийдөө бол энэ хэсэг дээр жоохон хөгжилтэй хошин үзэгдлүүдийг гардаг. За маш инээдтэй байх болов гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ киногоо хамтдаа үзье. За энэ хэсгийг бол Чимээгүй ном гэж нэрлсэн. Яагаад Чимээгүй ном гэж нэрлэх болсон бэ гэдгийг хамтдаа киногоо үзээд мэдэж авцгаая. За ингээд киногоо үзье. Бождарма Хятад улсад ирдгээ. Ингээд Хятадын нөгөө Лян гэд гүрний хаан зарлиг буулгадаг. Одоо маш мундаг эрдэм номтой лам ирж байна шүү. Сайн одоо ингээд угтаж аваарэ гэдэг сүм хийдүүдэд зарлиг болгодог. За ингээд сүм хийдүүдийн ламнаар хам ламууд цуглараад ингээд Бождармаг угтаж авдгаа. За тэгээд багш минь ээ та ингээд тэр алс газраас одоо ном айлтгаар ирсэн бидний хувьд аз чавшаантай хэрэгээ. Ингээд таныг бид нар хүлээж авч байгаа да баяртай байна гэд хэлдэг. За тэгээд Бождарма болвол за бид нар ялгаагүй л адилхан ламнаар тийм ээ Бурхан багшийн шавнараа ингэж хит хүндэтгэл үзүүлэх тийм шаардлагагүй шүү дээ гэж хэлдэг. За тэгээд багшаа таны шавнар хаана байгаа юм бэ гэсэн байхгүй авчираагүй гэдэг. За тэгвэл таны судар номууд чинь хаана байгаа юм бэ гэсэн бас ерөөсөө авчираагүй гэж хэлдэг. За тэгээд энэ бол маш гайхсан тэр хүмүүсийн хувьд бол ингээл судар ном эргүүлээл ингээд ном уншиж номоо ингэж тийм ээ тайлах юм болов гэж ойлгож байгаа шүү тийм ээ. За гэтэл бол жинхэнэ ном бол дотор байдгаа. За тэгээд за та чинь тэгвэл тийм ээ буддийн номд нэвтрхий мэрэгжсэн хүн учраас таны сэтгэл дотор чинь байдаг байхаа. Та биднэрт номоо айлдаач гэд ингээд уурдгаа. За тэгээд юу ч хэлэхгүй маш удаан хугацаагаар суудаг. За нөгөө энэ ламнар царайг нь хардан нэг хошин царайтай инээдтэй юм ламнар байж байгаа. Тэгээд ер нь их инээдтэй эднэр их хошин л доо. За тэгээд буугаад явах гэтэл тийм ээ энд нэг инээдтэй лам гарч ирсэн ээ. Хөөе багшаа та одоо явах гэж байгаа мó гэдгсэн. За тэгээд юу ч хэлэхгүйгээр инээгээд яваад өгдөг. За тэгээд хөөе гэд багшаа гэд араас нь ингээд дуудсан чинь нөгөө хамтлаа маань хөөе битгий ёсгүй ажиллаад яа чи гэд загинсан. Тэгсэн чинь үгүй энэ хүн чинь өөрөө л ёсгүй ажиллаад байна штэ гэдэг чинь тий. За тэгээд чи тэ энэ багшад ямар нэгэн байдлаар үйл хүндэтгсэн тийм байдал гаргасан юм уу гэдгсэн. Үгүй штэ гэдгсэн. За тэгээд тэгвэл одоо яагаад юу ч ярьсангүй вэ? Номоо айлцсангүй вэ гэдгсэн. Би мэдэхгүй шүү дээ гэдэг чинь тий. За чи хойно нагаалаа маань инээмсэглэл тодруулаад явсан. Тэгэхээр зүгээр хаа л гэж хэлж юм л та. За чи тэндээс нэг лам би ойлгочлоо гэдгсэн нэг инээдтэй царайтай лам тий. За энэ хүн бол дандаа л гинэт л би ойлгочлоо гэдэг байхгүй юу. За тэгээд чи юу ойлгосон ингээл хажуунаас нь бас нэг гошин царайтай асуусан. За тэгсэн чинь энэ энэтик хүмүүс ер нь амаараа ашиглаж тийм ээ ингэж ном айлддаггүй байхаа гэж хэлж байгаа. Гэхдээ амаараа ярихгүй өөрт гэж юугаар тэгж ном айлдах юм бэ гэд хэлж юм л та. Бождарма маань нэг модны доор бясалгаа сууж исэн. За тэгээд нөгөө ламнар чинь гарч ирээд те Бождармаг харангуйтаа гинт одоо цэцэрхмээр санагдчихлээ. За тэгээд ингэж цэцэрх чинь нөгөө инээдтэй лам чинь за лянхаа цэцэг болвол тийм балчиг тийм намагнаас одоо гарч ирдгээ. За тэгээд тэр намгийг нь л одоо хүртэх
өртөж болно. Харин тэр бохир заван тэр шалбаагинд нь бол ерөөсө хурж болохгүй. Тэндээс нь бол одоо авах юм байхгүй гэж ингэж одоо ярьж байгаа. Одоо ямар нэг муу мухай зүйлээс зөвхөн сайныг нь л авах хэрэгтэй тийм ээ. Муухайг нь бол зүгээр ингэж орхичих хэрэгтэй юм байна штэ. Өстой гайхалтай. Ямар гайхалтай ном хэлжвэ та гэл ингээл нөгөөх нь гошгоруулж байна тийм ээ. Бүх зүйл хувь төргөөрөө болдгоо. За тэгээд хэрвээ ингээд лявха цэцгийг ургуулж чадж байгаа бол тэр намаг ч гэсэндээ сайн л намаг байж таарнаа гэж хэлж байгаа. За чинь одоо юу? Одоо тэр намаг төртөл ингээд авах сайхан зүйлс байдаг хэрэггүй гэд асууж ин тээ. За чинь нөгөө нэг цэцэрхдэг лам болохоор тэгэхээр ч одоо таны хийснээр тийм ээ тийм муухай зүйлээс хүртэл сайхныг авч болно гэсэн үг үү? Энд ч одоо тэгээд ямар утгатай, ямар логиктой зүйл вэ гэд асууж байна. За тэгсэн чинь боддоор маань болохоор сайн ч гэж байхгүй, муу ч гэж байхгүй бүх зүйл одоо нөхцөл байдлаасаа тухайн зүйлээсээ шалтгаалнаа гэж хэлж байна. За тэгсэн чинь нэг жижигхэн лам те. Нэрээ бас тийм утга учиртай сонсогдож шүү гэсэн чинь чи юугаа мэдтiin ингээд нөгөө цэцэрхдэг лам чинь уурлаад гар зан нудрах зан гэдэж штэ тий. Тэгсэн чинь боддоор маань болохоор чи сая гараараа нудрах зан хийчихв эсвэл нудрагаараа гар хийгээд байна уу гэсэн утгатай юм асууж байна л да. Тэс чинь нөгөө лам нар чинь гайхаад энэ ч одоо нөгөө нэг өндөг анхдагч уу дахин анхдагч уу гэдэгтээ адилхан сонсогдож штэ гэдгсэн чинь нөгөө лам нар чинь өндөг анхдагчтэй гэд хоорондоо маргаад хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь гэхдээ дахиад байхгүй байсан бол тэр өндөг хаанаас гарч ирэх юм бэ? Дахиад анхдагч, үгүй өндөг анхдагч гэд хоорондоо маргаад хэлж дээ те. За тэгсэн чинь боддоор маань болохоор энд аль нь анхдагч, аль нь хоёр дахь ч гэсэн зүйл байхгүй. Хоёр хариулт нь хоёулаа зөв өө. Нөхцөл шалтгаан үр дагавраасаа л байдлаасаа л шалтгаална тийм ээ гэж хэлж байна. Тэгсэн чинь нөгөө нэг инээдтэй лам чинь дахиад би ойлгочлоо гэдээ ороод ирж. За тэгэл нөгөө лам чинь чи дахиад ойлгоцсон уу? Юу ойлгосон чи гэдээ асуусан. За тэгсэн чинь багш болохоор тийм ээ бүх зүйл шалтгаан үр дагавраас байдлаасаа болно. За тэгээд бид нар болохоор зүгээр л одоо ая зөнгөөр нь орхих хэрэгтэй. Бүгдийг одоо хувь заяанд нь даатгах хэрэгтэй. Тэгсэн чинь нөгөө нэг мэдэмхийрдэг лам болохоор зэрэг за тэгэл хэцээ тэгэл ер нь тэгээ бүхэл юм бас л тодорхойгүй юм байна штэ. Надад л ойлгоод байх энэс чинь ойлгох юм алга гэдэг ч байгаа юм. За тэгсэн чинь тэгвэл чи тийм ээ чамд ойлгуулж өгөх нэг олох хэрэгтэй гэдэг жагац чинь нөгөө лам чинь тэгээ тэр нь одоо таал биттэй тий та өөрийгөө гэж хэлэх гээд байна уу даа л гэсэн гэж хэлэх гээд байна тий чинь би бишээ энэ бол чи өөрөө юм гэж хэлж байгаа юм. За тэгээ гайх чинь. За ингээд боддоор маа ингээд босоод явсан. Чинь нөгөө нэг лам чинь за та бол их л тийм гэгэрсэн лам юм чинь те нэг юм асуугаатгая. Өгсний дараа ер нь бид нэр хаашаа очдөг юм бэ гэд асууж байгаа. Гэсэн чинь мэдхгүй гэж хэлж байгаа юм. Тэгээд тэгээд танд бас одоо мэдхгүй зүйл байдаг байх нэ гэх те ер нь олж байгаа янзын үзээд байгаа байхгүй ер нь бол хэрэг хүнээс юм сурч юм ойлгоч гэж бол бодохгүй айл болох ингээд өөрийнхөө мэддэг юмараа айлуулах мэдэмхэр цэцэрх гэж л оролдож байна л доо. За энэ хүнээс би илүү юм гэдгээ одоо өөрөө мэдэрч тийм ээ эгоогоо тэжээх гэх юм уу. За тиймэрхүү хандлагатай л байгаад байгаа юм л да. За тэгээд гисэн чинь боддоор маа яагаад гэвэл би өхөж үзээгүй гэд хэлж дээ те. За тэгээд нөгөө лам чинь гайхаад доторч штэ ингээд дахиад пят нойлтуулж байгаа. Ерөөсөө ингээд пят нойлтуусаар агаал таардаг юм да. За ингээд бяцлаглалын өрөө тийм ээ чимээгүй өрөө рүү лам нар орж байна. За энэ өрөөнд бол ямар ч чимээ анир гаргаж болохгүй. Ингээд даяан хийж бяцлал хийж суух ёстой. За ингээд боддоор маа ирсэн. За ингээд 3 өдөр 3 шөнийн турш ямар чимээ гарахгүйгээр суух ёстой. Даяан бяцлал хийх ёстой гэж хэлж байна. За тэгээд сууж байтал ингээд салхилсан тийм ээ салхи гараад гинт нөгөө лаан унтарчдаг. Тэгсэн чинь хөөе лаа унтарчлаа штэ гэд ингээд нэг нь дуу алдсан тийм хажуунаас нь хөөе бид нар ярьж болохгүй штэ ягаад чи ярьчваа гэд өөрөө дуурчж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө лам чинь бид нар ярьж болохгүй штэ гэд дахиад нөгөө өөрөө ярьчихж байгаа байхгүй юу.
Тэгсэн чи хажуунаас нь дахиад би л ганцаараа яриаггүй хүн би л ганцаараа үлдчихлээ гэдэг ярьчихж байгаа байхгүй юу? Эдгээр нэрээ бүр үнэн бүтэхгүй нэрээ. Имэл хошин инээдтэй ламнар байгаад байгаа юм да. Зяад баддармаа ингээд гинт ширээн дээр нэг юм зүлгээд нэг хавтан шиг гэх юм уу тийм ингээд зүлгээд эхэлсэн. Тэсэн чинь та юу хийж байгаа юм бэ гэд нөгөө ламнарчаа асуусан чинь та нар тэгвэл юу хийж байгаа гэсэн чинь бид нар ингээд бясалгал хийгээд буддаа болох гэж байгаамаа гэсэн. За би тэгвэл энэ хавтан ингээд зүлгсээр яагаад ингээд толь болгоод гэлцүүлээд ингээд толь болох гэж байгаамаа гэдгсэн чинь үгүй хавтан зүлгэхэд ингээд толь болоод тахта яа тийм ингээд нөгөө лам чинь хэлж дээ те. Тэсчэн бадтар болохоор за энэ хавтан зүлгээд толь болгож болдгүй бол та нар ингэж суугаад те ингэж бясалгал хийж суугаад яаж буддаа болох гээд гэгэрх гээд байгаа юм бэ гэдгсэн. Тэгсэн чинь нэг лам тэгвэл одоо тэгээ яавал бид нэр буддаа болж гэгэрх юм бэ гэдээ асуусан. Та нар тийм ээ өмнөг ойлгох хэрэгтэй буддаа болвол одоо ямар нэгэн хэлбэр загварт ингэж баригддаггүй гэж байна. За тэгэхээр нэг ямар нэгэн зан үйл хийгээд ч юм уу нэг хэв маягийг үүсгээд тийм одоо юмд баригддаггүй гэж хэлж байна л да. За ер нь бол бид нэр одоо буддын шашинтан гээд ер нь бол яагаад буддын шашинтан байгаад та гэгэрч байгаа юм уу? Эсвэл зүгээр зан үйл хийгээд зүгээр буян хураах гээд байгаа юм уу? Эсвэл нэг зүгээр одоо нэг авралт багтах гээд байгаа юм уу? Нэг тийм ээ хамгаалуулах гээд төд юм уу? Эсвэл яг чихнээсээ тэгэж буддаа бурхан болох гэж зориод байгаа юм уу гэдг нь ер нь их тодорхойгүй байдаг штэ. Нэг л зан үйл хийсэн, эрх хэрэгүүлсэн гэдэг юм уу? Эсвэл нэг тийм ээ ямар нэг зан үйлэл хийгээд байдаг. Тэр нь гэдэг яг ухтаа болвол бид нарыг яг гэгэрүүлэх тэр арга зам нь бол биш байж таардаг. Яг тэр хийж байгаа зүйлийн утга учирыг нь ерөөсөө ойлгохгүй. Яагаад үнийг хийгээд байгаа юм бэ гэдэг тийм ээ тийм утга учираа мэдтгүү тийм байдаг. За тэгэхээр үнийг бол яг боддармаа хэлж байна. Бид нэр бол ингэж бяцлахад суухтайг болно шинийг яагаад хийж байгаа юм бэ гэдэг учраа эхлээд олох хэрэгтэй. Тэгээд ингэж зин бяцлал хийж байхад хүртэл яг ялгаагүй тийм ээ яг учраа мэддэг байх хэрэгтэй. Ухамсартайгаар хийдэг байх хэрэгтэй гэсэн санаа юм болоо гэж бодож байна. Хэрвээ ингээд зүгээр л ингээд хий хоосон суугаад тий ингээд суугаал завил суугаал ингээд буддаа болчихноо гэж бодоод суугаал байдаг. Тэгээд ингээд юу ч хийж суугаад байгаа дотроо юу ч гэж бодоод байгаа бүү мэд ингээд учраач мэдхгүй суугаад байвал эн чинь одоо та нарыг гэгэрэлт хүрэхгүй маа гэдгийг бол хэлж байна л да. За тэгсэн чинь хажуунаас нь лам надад тэгээд яаж тэгвэл тэр гэгэрэлт хүрэх вэ? Тэр мөрийг олох вэ гэж асууж байна тийм ээ. Тэгэхээр одоо бүр ингээд үндэс язгуураасаа эхлэх хэрэгтэй. Бүр шинээр нь тийм ээ. Бүр уг үндсээр нь эхлэх хэрэгтэй гэсэн чинь тэр уг үндэс язгуур нь тэг юу юм бэ гэсэн чинь бүр тэр бол ингээд тий зүр сэтгэлээсээ эхлэх хэрэгтэй гэж байгаа. За тэгээд нөгөө лам нар чинь жоохон ойлгож байгаа юм шиг байна. За тэгээд ер нь бол одоо сайнч бай, мууч бай, зөвч бай, бурууч бай бүхэл зүйл ингээд сэтгэлээс ингэж урхан гардгаа. За тэгэхээр зэрэг энийг одоо ойлгож чадахгүй болвол ерөөхдөө бол одоо гэгэрч чадахгүй. Тэгээд ерөөсөө цаг хугацааны яг арз болно гэж хэлээд бол орхиод явж чинь тий. За тэгэл нөгөө лам нар чинь их л юм ойлгож байгаас багшаа гэл араас нь явж чинь. За ингээд боддармаа бол одоо хааны ордонд ирсэн. За ингээд хааны ордонд ирээд хаантай уулздаг. За хаан хэлдэг тийм ээ. За та минь ингээд ирсэн маш сайхан хэрэг боллоо. Сайн хэрэг боллоо шүү. За би бол одоо хаан ширээнд сууснасаа хойш одоо маш олон сүм дуган хийдүүд барьсан. За тэгээд судар номуудыг орчуулад, хуулаад, за тэгээд лам нарт бол маш их өргөл хэмжээсгүй их өргөл барьсан өргөсөн. За ийм л буян ихтэй хүн хаан байна тий. За би тэгээд ямар их хэмжээний буян хураасан болоо гэд асууж байна тий. За тэгсэн чинь ямар ч буян байхгүй гэж хариулж байна. Энэ бол зүгээр бодлын сүйдэр төдий юм аа. Бага мөртлөөсөө яг л байхгүй юм шиг байдаг. Тэгэд одоо юу хийвэл одоо яаж иж одоо буян хураад юм бэ гэд хаан асуусан. За тэгээд ер нь бол цэвэр ариун сэтгэл тийм ээ. Ямар ч буян гойрдохгүй, буян хүсэмжлэхгүй яг л одоо чин сэтгэлээсээ л одоо тэр гэгэрлэл хүснэ гэсэн үг. За одоо тийм утгатай
гар хариулж ах шиг байна тийм ээ. За гэтээ энэ төрлийн гэгэрлийг бол энэ төрлийн буйныг бол одоо хүртэхэд маш хэцүү байдаг. Ер нь бол энэ гэгэрлийн зам мөр бол маш хэцүү зам мөр байдаг. Маш их ээдрээтэй. За ягаад гэвэл ер нь бол эготойгоо маш их ажиллах шаардлага гардаг. Аль болох энэ эго ч гарч ирж тийм ээ бидний зам мөр цаад болох гэж хичээдэг. Тэгэхэд бид нар эгогоо дагаад эгогоо тэжээх гээд ингээд ерөөхдөө жоохон өөр замаар явчих гад байдаг л та. Тэгэхээр зэрэг яг энэ эгогоо ажиглаж за тэгээд эготойгоо маш тийм зөв харилцаа холбоо тогтоож одоо ийм байдлаар маш тэгээ сонор сэрэмжтэй байх гэх мэтчлэн маш их нарийн ухаарал тийм ээ сонор сэрэмж шаарддаг учраас энэ зам мөр бол маш хэцүү зам мөр байдаг. За тэгээд нөгөө хаан ч асуусан. За энэ дэлхийн ертөнцийн ингэж ер нь буддаа гэж байдаг юм уу гэд асуусан. Байхгүй гэж хариулдаг. За тэгээд нөгөө хаан ч бол их л зэвүүцэж штэ тийм ээ. Аха чи юу гинэ яла гинэ яасан инээдтэй юм ярьж байна чи. За чи ингэ чи өөрийгөө хэн гэдгээ мэдгүй чи гэж асуусан. Мэдгүй ээ гэж хэлсэн. За тэгээд бүр улам зэвүүн хүрээл. За ер нь чи бит хоёрын хооронд тийм ээ санаа нийлэх, үг яриа нийлэх юм ерөөсөө алга байна. Хүн ирээ энэ хүнийг одоо гарга тийм ээ явуулаа гэх тэгээд уурлаад энэ хаан бол явсан. Нэг хүн одоо шувуу агнаад шувуу руу одоо ном сумаар агнаад ирсэн. За тэр шувууг боддармад гарын дээрээ тосож аваад за чиний одоо энэ шувуу болж төрсөн чинь бол чиний өнгөрсөн үеийн амьдралын чи үйл өгөөрэй. Чиний одоо энэ суманд оногдсон байдал чинь шалтгаан үр дагавраас үүдэлтэй юм аа. Чи сэтгэл дотроо битгий үзэн ядалт дургуутэлтэйгээрээ би чамааг бол 3 эрдэнд даврал одуулж өгөө гэж юм тийм ээ. 3 эрдэн гэдэг бол багш, ном, хувраг одоо 3 эрдэн гэж хэлдэг. За энэ 3 эрдэнд даврал одуулаад за тэгээд чамааг бол дараа төрөл чинь хүн болгож төрүүлээ. Чи хүн болж төрөөд бясалгал хийгээд гээрэл түрээрээ гэж өрөөгөөд ингээд явуулдаг. За тэгээд нөгөө агнсан хүн чинь олцоо хайгаад явж идэл чи яасан олцоо хайж гин үү, ангаа хайж гин үү гэсэн. Тийм ээ гэлээ. За тэгээд чи ер нь бол нэг сумаар хэдийг онд юм бэ гэсэн. Ер нь бол нэгийг ондог, азтай бол 2-ыг онноо гэж байгаа. За тэгвэл тэгээд 2-ыг ондог байх нэ. Хэрвээ бүр азтай тийм ээ хээлтэй байж таарвал яах вэ гэсэн. За тэгвэл одоо бүр 2-оос ч илүүг онох юм байна гэж байна. За тэгсэн боддарма болохоор за би болвол нэг сумаар нэгийг л ондог. Гэхдээ миний онсон тэр бай болвол олон төрөлтөнд одоо амар амгаланг авчирдгаа гэж байгаа. Гэс чи нөгөө хүн чинь тэр нь одоо хий юм бэ тийм ээ тэр сумаараа одоо онох тэр байна одоо хий юм бэ гэж сууж байна. Гэсэн боддарма бол чи юм аа гэсэн. За тэгээд нөгөө хүн чинь би юу да гэтээ би одоо амтан алахгүй байсан ч гэсэндээ өөр хүмүүс ингээд амтан тэтгэж чи алчин шүү дээ гэж хэлдэг. За тэгээд боддарма болвол амт таашаалын төлөө бид нар ингээл цус урсгаж амтны амийг одоо хөнөөж байдгаа. Гэтэ тэр хөнөөлж байгаа амтан болвол өөрийнхөө ямар их өвдөж тарчилж байгааг илэрхийлж чадахгүй байдаг. Гэтэ ингээд хэрвээ тэр агнажгаа агнуулж байгаа хоёр бол ингээд байр нь солигдох юм бол тэр агнуулж байгаа нь бол ямар их өвчин тарчлал мэдрэгдэх бол тийм ээ тэр хутгыг болвол ингээд өөртөө хүлээж авахд одоо ямар их тарчлал мэдрэх болоо тэрийг бол одоо хүсхийн аргагүй зүйл байдгаа гэсэн утгатай үгийг бол хэлж байна л да. За тэгээд ер нь бол энэ ямар утгатай юм бэ зүйл болоод өнгөрөө гэхээр би нэг сумаар бол нэг л байг онно. Тэр онсон бай маань бол олон амтанд бол амраа амгалан авчирнаа гэж байгаа. За тэр юу гэсэн үг гэхээр нэг хүн бол амтан алаад мах идэхэ болчих юм бол тэр хүн бол маш олон амтны амийг аварна гэсэн үг шүү дээ. Заавал олон амтны амийг авах шаардлагагүйгээр зүгээр л олон амтныг ингээд амтны амир өрхгүй байна гэсэн үг нь олон амтны амийг аварчинаа л гэсэн энэ санааг хэлж байна гэж хувьдаа ойлгож байна л доо. За ингээд цаашаагаа явж байтал бас нэг хоосон цэцэрлэгтэй нэг лам гараад ирсэн. За хүн болгон их андахгүй их л нэр цуутай лам бол тоо юм.
хажуугаар нь өнгөрсөн хүн болгон л хүндлээд, мэдлээд тийм ээ. За тэгээ хажууд дахь лам нар нь ч гэсэндээ таныг ч одоо өстой хүн болгон андахгүй юм аа гэж хошууруулж штэ тийм ээ. За тэгээд нөгөө нэг ламч них пэдэгрээ тэгээд одоо савл хийвэл тийм ээ. Хоосон цэцэрхээд л ингээд эгоогоо их тэжээх гэж хичээж байна л да. За лам нар бид нар болвол тийм ээ ямар нэг эд зүйлс одоо ашиг хонжоо, нэр алдар гих мэтлэн тиймэрхүү зүйлээс бол оюун санаагаа ангид байлгах хэрэгтэй. Энэ бол их хоосон чанар их номлох дуртай тийм төрлийн лам. За ингэ явж итэл одоо энэ хажуугийн цайны газар бол боддарма гигэнтэн сууж байна. Хүн болгон живж уугээл энэ ч нөгөө нитгийн лам байна штэ. Царай мөрэн бараа юмаа гэдгээд тийм ээ. За тэгээ зарим нь болохоор энэ нөгөө их шид гихэрэл нэвтэрсэн лам гэж дуулсан юм байна тийм ээ. Одоо ингээд усан дээгүр гიშгэж явах нь бол манай ах харсан байсан гэд ингээ ярьж ихийг нөгөө лам чинь сонсоод за тэгээд нөгөө ном хаялцах гад ороод ирж байна л да. За ер нь бол тэгээд энэ номтой ламаас бол нэг юм сурчий гэж бол ер нь бодохгүй. Аль болох тэгээ эрдэм номоо гайхуулчи цэц булаацалдээ ном хаялцъя л гэсэн бодлоор ер нь хандлагатай байдаг юм шиг байгаа. За тэгээд та нөгөө боддарма багш мөн бидтэй би нэг өчүүхэн төдий лам байгаамаа. Би та надад зааж сургаач гэж бүхэлдэж ирээл тэгснээл хажууд нь нэр цунгуудаа цэцэрхэд эхэлдэг юм да. За ер нь бол ингээд ер нь бүх юм хоосон юм аа. Одоо тэрч хоосон, сэтгэлч хоосон, буддаач хоосон ер нь бол бүх юм хоосон гэдэг. За тэгээд ер нь бол биеэр туулдаг бүхэн ч хоосон. За тэгээд ер нь бол хүн ч хийж байхгүй, өөх авах гэдэг юм ч байхгүй, сайн муу юм ч гэж байхгүй, ер нь бол юу ч хийж байхгүй, бүх юм хоосон. За гэсэн чинь нөгөө боддар мач нь толгоор нь тоншоод авдаг байхгүй юу? Нэг тогшоод авсан. Тэгэл бүр гайхаал хүүе та чинь яагаад намайг зөхөж байгаа юм бэ гэлтгсэн чинь чи чинь бүх зүйл хоосон гэж хэлсэн бидтэй. Тэгээ хоосон юм бол над өвдөлт чинь одоо хаанаас гарч ирж байгаа юм бэ гэл хэлсэн нөгөө лам чинь гайхаад. За тэгээд ер нь бол тэр харыг гэсэн ч тэр харагддаг уу, сонсъё гэсэн ч сонсогддог уу тийм ээ. Мэдээ гэсэн ч тэр мэдэж чаддгүй тэр зүйл чинь бодит юм аа гэсэн утгатай зүйл хэлж байна. За тэгж хэлээд яваад өгсөн чинь нөгөө нэг хажууд нь байсан лам нар хөөе чи одоо хүнийг зогчоо тэгээ яваад өгөө тахта яадаг юм бэ гэж тэгсэн чинь нөгөө бидэмхэрдэг лам чинь ухаан орсон байна. Араас нь сүгдэд суусан. Тэгсэн чинь нөгөө лам нар чинь та одоо толгоогоо тоншуулчаад ухаанаа алдсан юм уу одоо яацیں гэдгсэн чинь та нар чимээгүй бай. Энэ бол ерөөсөө үгээр илэрхийлэх аргагүй. Энийг бол сэтгэлээрээ мэдэрдэг юм аа гэж хэлээд ингээд араас нь сүгдөөд тийм энэ бол яалтчгүй гэгэрсэн номтой хүмүүн байна гэд ингээд сэтгэлээ зүрхэндээ мэдрээд араас нь сүгдөөд ингээд яаж юм тийм ээ. За ингээд боддарма цаашаа яваад ингээд шауулны сүм рүү очдог. Ингээд энэ талаар хэдүүлээ дараачийн 3 дугаар хэсэг дээрээ цааш нь үзье. За тэгэхээр зэрэг энэ 2 дугаар хэсэг дээр бол чимээгүй ном гэж нэрлсэн учраас номонд нэвтэрсэн хүн бол дотроо чимээгүй байдгаа. Яг л одоо боддарма гигэнтэн анх тэр буддийн сүмд ирчээд ер нь бол чимээгүй ном айлдаж цэцэрхийг гэж юусоо бодсонгүй. За ерөөсө чимээгүй байж байгаа л явсан. Гэтэл нөгөө номгүй лам нар нь болохоор учиргүй цэцэрхээд л тийм ээ. Бадамлын ухаа гээл балчиг намаг гэж ирээл ингээл цэцэрхээд байдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг жинхэнэ за саяны лам хүртэлтэй хоосон чанар гэж ирээл ингээл цэцэрхээд л аль болох ном хайлтчих гээд л ингээ. Гэтэл бол жинхэнэ ном бол яг л ингээд чимээгүй байдгаа. Маш хүчтэйгээр дотор ингээд сэтгэл зүрхэн дотор оршиж байдгаа гэсэн энэ утгыг бол энэ кинон дэр маш сайхан илэрхийлж өгсөн байна. За тэгээд дээрэс нь бол тэр Лян Гүрний хаан жинхэнэ гэгэрэл гэдэг зүйлийг тийм ээ ерөөсөө олж мэдээгүй байна л да. Нэр алдрын төлөө, магтуулахын төлөө ингэж тэр буйныг бол хийсэн байна. Тэр буйны яг чин сэтгэлээсээ бол уг нь бол чин сэтгэлээсээ хийж байгаа хүн бол өөрийгөө магтуулахыг ч бодохгүй маш чимээгүйгээр буян үе гэж бодсон бол тэрийг бол маш чимээгүйгээр үлддэг. Гэтэл тэр хааны хувьд бол эгоогоо тэжээхийг хүссэн, магтуулахыг хүссэн. За тэгээд ингэж тэр бясалгал номыг бол одоо сэтгэл зүрхэндээ дадуулъя, бясалгая гэдэг тийм зүйл бол ерөөсөө ухаарал байгаагүй байна. За үүнийг бол боддарма ойлгуулж өгсөн. За тэгээд энэ лам болвол
дараагаар нь маш гэмшиж харамсаад ингээд энэ агуу гэгэрсэн хүнээс энэ суралцах энэ боломжийг алдсандаа бол дараагаар нь маш гэмшдэгэ. За тэгээд энэ талаар бас дараа хэдүүлээ ярилцъя. За тэгээд дараачихаа киноны дараагийн 3 дугаар хэсгээрээ хэдүүлээ дахиж уулзцаая. За ингээд түр баяртай.